байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр Watching Time болон Jungkook хоёрын хооронд басан нэгэн мэдээллийн талаар хүргэе. Бичлэг эхлэхээс өмнө subscribe дараарай. BTS-ийн Jungkook нь шөнө идэх зуршлаасаа болж YG-ийн дүрнийг зурчиж байсан юм. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлавал Jungkook бол BTS-ийн Gold Magnet буюу бүх зүйл сайн гээддэг хамгийн залуу гишүүн. Гэхдээ түүний нэг хачиргалтай зуршил нь шөнө дөрөн цагаар их идэх юм. Тэрээр анх Big Hit-д одоогийн Hype эсхээсээ өмнө Watching Time-ийн сонгон шалралтанд орд байсан. Гэхдээ YG нь дадлагчдаа хатуу дүрэн тавьдаг бөгөөд тэдний нэг нь оройн 6 цагаас хойш хоол идэхгүй байх дүрэн байжээ. Jungkook-ийн дүрмийг дагаж чадахгүй гэдгээ ойлгоод эцэст нь YG дэсгүй Big Hit-ыг сонгосон гэдэг. Jungkook нь одоо хүртэл яагаад шөнө оройн цагаар ингэж их идэх болсон шалтгааныг бид одоо тодорхойлоогүй байгаа. Гэхдээ тэр YG Entertainment орж болох байсан ч хатуу дүрмийн мөрөдөлгүй Big Hit-ыг сонгосон гэд. Jungkook-ийн шөнө оройн цагаар их идэх зуршил нь хэдэн шалтгаантай байдаг. Нэгдүгээр дадлагчигч байх үеийн хоолны хязгаарлалт. BTS-ийн гишүүд дадлагчигч байхдаа хоолны хатуу дэглэм баримталдаг байсан. Ихэнх агентлагууд жингийн хянахыг шаарддаг бөгөөд энэ нь Jungkook-д хоолны дэглэм барих дадал суулгажээ. Үүний улмаас тэр өдрийн турш хоолоо сайн идэж чадахгүй байж магадгүй. Харин гишүүн өсөх мэдрэмж нь ихсдэг болсон байж болох юм. Хоёрдугаарт тавхлал завгүй хуваартай холбоотой. Айдолууд өдөржингөө завгүй байдаг тул ихэнхдээ ойротч хоололдог. Jungkook-ийн хувьд тавхлал бичлэг тасгал сурвалж ихтэй байдаг тул шөнө хооллох нь түүний хэвийн үзэгдэл болсон. Гуравдугаарт шөнө үсэх физиологийн нөлөө. Энэ зэв дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн хувьд биедээ хурдан шинэ битэл нөхөх хэрэгтэй болдог. Jungkook хит их хөдөлгөөнтэй байдаг тул орой өсгөн дайгшин замаар бий болсон байж болно. Дөрөвдүгээрт стресс ба тайвшрах. Шөнө хооллох нь түүнд нэг төрлийн тайвшрах болсон байх магадлалтай. Зарим хүмүүс стресс ядаргаа тайлахын тулд шөнө хоол иддэг бөгөөд Jungkook үүнтэй төстэй зуршилтай байж магадгүй. За ингээд миний бичлэгсэн өнөөдрийн бичлэг маань энэ үрээд өндөрлөж байна. Та бүхэн subscribe болон like дараад намайг дэмжиж өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.